За авилгалтай тэмцэх газрын дарга улиран томилогдох гэж шиг байна. Тэгээд мэдээж хэрэг олон нийтийн дунд бол 2024 оны сонгуулийн дараа бол томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байсан. За энэ өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь ч гэсэн ер нь тодорхой албан тушаалтнуудаар ч гэсэн хөдөлгөөн гарах багтдаг хүлээлттэй байсан. За засгийн газраас ерөнхий сайдаас үргэлжлүүлэн ажиллуулахаар оруулж ирж байгаа шиг байна. Мэдээж хэрэг хөшгөний ард тодорхой институт, эрх мэдэл хуваарлтын байгаа албан тушаалтнуудын статус кво эвдэгдэхийг болгоомжл ийм сонголт руу орж ирж байгааг л үүсэхгүй. Авилгалтай тэмцэн гэдэг өөрөө бас ганц энэ байгууллагын ажил биш. Тэгээ өнөөдөр би ерөнхий сайд байсан бол ерөнхий сайд бүр хэлэх үг байсан. 24 оны сонгуулиар системийн авилга Монгол улсад гаарсан тухай ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр энэ тогтолцооны авилга Монгол улсад байгаа бол бид авилгалтай тэмцэх газрыг усны машин шиг бол ашиглах зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд яг л усны машин шиг ашиглаж байгаа. Авилга ургадаг хөрс, авилга ургаж байгаа тэр толгойг нь өөрчлөх тухай биш. Урсан үсэн дээр нь л машиндаа суугаад байгаа. Албан тушаалтнууд ээж дараараа шорон руу яваал ачигдаал байгаа. Авилгалтай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд бас магтандуулж байгаа шиг байна. Хинч очисон авилгач болдог, хулгай хийж авилга авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очиод энэ байгууллагыг ичнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Үнэхээр тогтолцооны авилгатай тэмцэе гэж бодож байгаа бол зоригтой том өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Авилгаас ангижрах ерөөсө хоёр хэл арга байгаа шүү дээ. Нэгдүгээр төвлөрсөн эрх мэдлийг задал. Засгийн газар дотор байгаа байгууллагын дарагт овоортсон байгаа нэг байгууллага дээр очиод баг ховчлогдоод аврагдсан юм шиг энэ чиг үүргийг минийх гэд ховдоо бодцсон байгаа тэр эрх мэдлийг задлах ёстой шүү дээ. Оновчлох ёстой шүү дээ. Энэ ажлаа засгийн газар хийхгүй байна. Хүлээгээд идэг харагдахгүй байна. Хоёрт нь эрх мэдлийг задлаж байгаа бол харилцан хяналтанд оруулах ёстой шүү дээ. Харилцан хяналтанд орох тогтолцооч ерөөсөө ажиллахгүй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийнхээ хэмжээнд ч ажиллахгүй байна. Засгийн газрын дотоод байгаа агентлагуудын дундаж ажиллахгүй байна. Би бол одоо амралсан дараа зорилж өгөлмээр байна. Парламент үнэхээр энэ тогтолцооны авилгатай зоригтой тэмцэе гэж байгаа бол одоо ийм бич хийдэг эрх мэдэл авах ёстой. Албан тушаалтнуудын статус квогоор томилогдож болно. Ард нь асуудал үүсвэл парламент томилсон үнэ буцаагаад хариуцлага тооцдог, огцруулдаг эрх мэдэлтэйг одоо болох ёстой шүү. Энэ улсын их хурлд ажиллаа хариуцсан тайлганд хүмүүс чинь огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна шүү. Ийм чихээ энэ механизмыг бид одоо эхлүүлье. Тэгэхгүй бол сонгогдсон авторитаризм Монголд ажиллаад эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядад 126 гишүүнтэй улсын их хурл энэ өөрчлөлтийг хийж эхэлье. Дараа оновчлох авилгалтай тэмцэх газрын эрх мэдлийг ч оновчломоор байна. Парламентын хяналтыг ч оновчломоор байна. Засгийн газрын дотоод бүтцийг ч оновчломоор байна. Оновчгүй бүх юм чи За Тэмүүжин гişүүд хэллээ. Тэгээ одоо энэ авилгатай тэмцэх үйл ажиллагаанд их